Дээгүүрдийн цагт тухайн чинээ нуурыг тойрмын чинээ байхад нэгэн өвгөн хайртай хүүгийн хамт аж төрн суудаг байжээ. Өвгөн ертөнцөө салин удахын өмнө хүүгээ дэрэгдэн суулгаад ядарсан цагт үл үзэгч, жаргалтаа цагт инээгч, зовдонтой цагт зугатаагч энэ гуравт буцхаа эрдэн байвч усгүй газрын ногоо тайдал хүрэлцээгүй тул хол явахыг хичээ. Харин бусдад ямаг тус болж хариу шан гордилгүй чин үнэнчээр яв гэжээ. Золбоо нүдэ анж болохгүй шүү. Нүдэн чинь цус орчихно. Хар. Нүдэ хар золбоо. Золбоо хараарай. Аа. Сайн байна. Та хүүтэй олсон. Энэ хорвоо дээр хүүтэй хүнийг хамгийн баян хүн гэдгийг шүү дээ. Сайн байна уу? Алив, чи наалхайгаа жаахан гэлээд өгөөч. Энэ удаан чинь хандаа эмигийн гунж мөн үү? Мөн. Аа. Нуурын цэцгэлэн боосноос болж энэ гол ширгээд бүр намг болж хүрчих. Хандаа эмигийн сайлын ганцыг эндээ зоогдоод үлдчих юм бол би бадрах дарахтай тулъя гэж утсан. Чи юунд ингэж юмд бухимдаж явдаг юм бэ? Өөрөө л зовно штэ. Гайгүй байлгүй. За. Хоч. Чамайг энэ хилэнцэд хорхоо шиг уурлаж явах хооронд бид тэнцээд сурам хийлгүй хуралдаад юу болсон гэж санана. Намайг шийтгэх болоо юу? Бид дарахтаа зурж байгаад чамайг сургууль явуулахар болсон. Би хаашиж явахгүй. Чамайг энд шавартай хүндий чинь хүлээж байна. Ичнэгээр шүү дээ. Чи ойлгож байна уу? Маргаашаа онгоцоор нисгэн гэсэн штэ. Чи эргээд ирнэ үстэ. Аа?
Бүхний толгой хагарах ч хэцүү дээ хэцүү. Гэхдээ хүүхдээ өсгөхгүй тулд өөрөө уйлж яхад ч болсон хөхөл хэрэг гардаг юм та. За минийх ирээг хааландаа цадсан уу минийх? Айлээ. Залбаа. Танаа гэрээс хүн ирэхгүй бол их чинь нөхөртөө хөхний саалтуур захина. Би том хүүгээ гаргах гэж байсан үе л дээ. Тэгсэн чинь нөхөр маань цонхны дор ирчгээд шар таснаасаа дахиж уух уу? Чи өөрөө сайн дүлээд байл да гэж хашгираад байгаа юм тэр одоо дүлнэ гэдгийг хаанаас дуусах юм бол? Өвдөж ядаж явах чинь олон юм ярих гөөмөн хэцүү шүү. Манай том чинь буруу байрлалтай байсан шүү дээ. Бүр ань тавилах шахсан гэж баавгаан савар атгаад ч нэмэр алга. Хоёр яс салах гээд төрөх орон дээр очиж байтал совилж дэргэд гүйж ирчээд инээгээд. Манай нөхрийн паян биз гэж бодтол бүр яг юу болсон гэж санаа. Болилдоо туягч нүүрний арс үрчээчтэй шүү дээ. Совилогч манай тэрэнд очиад аавгаа чинь одоо л төрөх орон дээр очиж ийн гэсэн чинь. Туягч нөхрийнхөө паян гэж хэлгээд байна. Баярлалаа. Тас уу захлуу. Ааха. Та ингэд өөрөө хүүхдээ хөхүүлж яхад яадаг юм бэ? Чи залуу хүн мэдэж аваа. Хөхнийхийг алдагдчихдаг шүү дээ. Уул нь хүүхдэд ч л хэрэгтэй дээ. Туягч чонго шараа. За. Түнгид сайн нэг хүн баавгаан савар авчирч өглөө. Одоо хэрэггүй үсттэй. Ямар бохир юм зөөдөг юм бэ гэд намайг загнаад саврыг маань оруулсангүй. Огн шинээр төрхөнд өгвөл зүгээрсэн. Аранжин хичээлдээ явж байна. 3 дундтай. Толгоогоо сайн боож бай. Салхи цохиулав. 2 охиноо үнсий. Сампил чинь. Жич. Намхан ултай гутал авсан. Төрийгээрээ таарахгүй байх гэж айж байна. Гэхдээ гараад ирэхэд чинь оруулах хийгээд том цоц сууж байна. Туягч. Таны том хүүгийн чинь нэрийг Аранчин гэдэг юм уу? Аранчин. Аранжин. Ранжин. Ер нь хүүхдийн нэр яруу баймаар юм. Манай монголчуудын нэр хатуу, яхир, сампил, сампин, санфил. Ой, ямар ч сонсголонгүй нэрүүд вэ? Уланка, ээж уланка. Дуудах нэрийг эцэг их нь дуурс халдрыг алт өмнө өгдөг юм. Өсгөөс сурсан үндэснийх л мартаж олшгүй соёл. Өгтөл орших төрлөх нутаг салж уушгүй орон гэдэг шүдгийг чи мэдхүү? Мэдэлгүй дээ. Шекспир. Яаруу. Монголын их яруу наригч наацагд орж. Туягч. Нөхөр чи ирлээ. Ашгүй дээ. За сайн уу? Сайн юу вэ? Туягч. Танаа ангийнх нь тийм ээ. Маргааш дадлахт явах гэж байгаа.
Эзэн суулгаан. Ядарсан цагт үл үзэгч, жаргал та цагт инээгч, зовдон та цагт зугтаагч энэ гуравт буцгаа эртэн байвч. Сайн байна уу? Суугаач. Энийг хараа. Миний найз дэлгүүрээс 2 жил ундаа байдаг. Чиний над хальсан дээр чинь нэг өвгөн үлгэр яриа димэд огсоод ахлаар нь найз найрлагаад хөгжин биччихсэн шүү. Сайхан хөгжин байгаа үсттэй. Үлгэрийн яс. Чиний над багцсан хөгжмөний чинь оронд солиороод байсан тэр өвгөн чинь миний аав мэдүү. Ааваас зориуд бичиж явсан үлгэрүүд байсан. Чиний аав чинь тийм яриа энэс үнэтэй юм бидтэй. Хэрвээ энэ хөгжим дуурахгүйсэн бол би чамайг дорчин намцах байсан. Чи өнөөдрөөс эхлээд эндээс зайлаар мэдүү. За явъя.
байдгийг. Харин бүсгүй нь өнөө маргаашгүй төрөх шахсан байлээ. Гүтгээд ойрноос харагдахгүй дээ шүү дээ. За баярлалаа агч. За. Ахаараа манайх руу уцалтаарай. Баяртай. Хүүхнүүд та нар манай уцыг тогтоосон биз дээ? Баяртай. За. Баяртай. Всичко е минало и не изпращай очи. Излъжи, както правеше винаги. Болка една ми спасти. Може би аз ще разбера, че по-добре с тази лъжа. Аз или ти, дори да ни излъжем случайно, ще си простим. Аз или ти, понякога трябва, повярвай, да замълчим. Би танахныг өнөөдөр энд үдшилтэхтэй гэхээр наашаа ирлээ. Би чамайг ойлгож байна. Чи эргэж очиж гэж шаардж байгаа үстэй. Тэгвэл чи бид нэр залуу улс байна. Үг хэлээ ололцох байлгүй. Би анх золбоотой танилцахдаа
өөрт ингэж бодож байгаагүй. Зүгээр л төр зур ингэж бодож байсан. Үгүй залуулсаж иймэрхүү байлгүй яах юм бэ? Тасан чи хүүхдтэй болчихж. Хоёулаа тийш очив. За одоо. Хүүхэд гэдэг чинь бүх юмны холбоос гаднаас биш үстэй. Би тэгэхээр байраа өгчгөөд тооцоогүй болно шүү. Таны тэр муу гавдаг байраар яах юм? Галалдаг ч гэсэн би тэрийг чинь 5,000-аар авсан байр юм шүү. Тэгтээ гол нь үн хөлсөнтэй юм шээ. Цаадах чинь анх хөдөөнөөс ирээд их сургуулийн дотор байранд амьдардаг байсан шүү дээ. Би тэгээд эцэгтэй хэлж ээж хотын басуртаа болоо юм биш үү? Золбоо их хүндрэлтэй төрсөн шүү дээ. Өдөр болгон цонхны дэргэд зогсох юм. Сэтгэл санаа нь хямралтай болохоор хөхн хүртэл хүүхдэд татахгүй байна. Та нэг эргээд очихж болохгүй юу? Сал сарнж байгаа хүмүүсийн хооронд өргөлж ингэ суурцаад байвал би сэтгэл чинь гүйцэхгүй ч дээ. Бүрэн бус мэдээгээр 100 хосын 50% сал сарниж ядгийг та дуусна уу? За ийм л байна да. Баяртай. Уучлаарай залуучуудаа. Вальс. За золбоо минь та хоёр ч овоол боллоо. Хичээлд орохоор хүүхдийнхээ асаргаа суулгааг сулруулав да. Би ч гэсэн оюутан байхдаа анхныхаа хүүхдийг гаргасан юм. Да өгөл байдгийн. Маргааш нэг өдрөөс хувцас захиад гэртээ гарна үсттэй. Эмчээ би өөртөө ч нэг уулзах уу? Золбоо сайн нөхөр чинь. Адаас ч навлаа шүү. Золбоо сая бас нөхөр чинь ирээд явлаа. Чамайг дандаа л унцаа агуурч ирэх юм. Майныг чамд өгүүлж илээ. Харин хичээлдээ яраа захиа бичиж амжсангүй гэсэн шүү. Бас дахиад л ирээд явчихад. Дандаа л ээж нь унцсан агуур ирэх юм. Ээж нь одоо унтахгүй, ерөөсөө унтахгүй. Аавх нь бараг заавал гарна. Миний хүү аавшг ухаантай хүн бол. Бүх юм одоо сайхан бол. Миний хүү аавшг ухаантай сайн хүн бол.
Би танаас нэг юм гоох гэсэн. Хойлож байгаа ийшээ. Юу нэ? Та надад эмнэлгээс нэг хүн гаргаад өгөхгүй юу? Ямар эмнэлгээс? Төрөх газраас. Төрхөөсөө Аа, би танд унааных нь мөнгийг өгнө. Та эмнэлгээс гаргаад гэрт нь хүргээд л болоо. Би унаа хүлээлгчгээд яарад байна. би яарч явна. Энэ олон хүн дотроос би таныг л туслах болов гэж сонсъё. Унаатай юм чи юу утах юм бэ? Харин та би танаа нөхрий чинь найз нь байна. Санчир дадлагын ажлаар хөдөө явчихсан. Тэгээд намайг туслаач гэсэн гэж хэлээрэ. Юу гэлэг нэ? Би ерөөс ойлгохгүй. Явлаа. Гэхдээ би дараа танд учрыг хэлээ л да. Та надад туслаач штэ. Би уг нь гэрт нь очиод гэр орны цэвэрлж гисэн юм а. Харин ганцхан түлэгийг л хагалж чадаагүй. Тэднийх нэг амар нохотой. Би тэрийг хэлж байна. Уланка, ижихэр уланка хаван. Одоо хоёулаа автаачлаа. Ээж уланка хаван уланка. Та хүүхдээ ингэж өхөрдөд байвал хэлтэй ч биш хэлгүй ч биш хүн болгоно доо. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Сайн байна уу? За, баяр хүргэе. Уучлаарай. Хүү юу? Ахаа. 4 кг 200. Өө. Энэ залуу золбоогийн нөхөр штэ. Сайхан залуу байгаа биз? Хүүтэй болсон гэд бөөн баяраа. Хөдөөнөөс дөнгөж сая ирсэн гэсэн. Хоёр биендээ ямар халамжтай гэж санана. Чи таньд юм уу? Үгүй. Би зүгээр л тийг сонссон. Санчир өнөө маргаашгүй ирэх баха. Ай. Хүй. Ой. Хүй юу? Тийм ээ. За, та сайхан амраарай. Би явъя да. Баяртай.
Бид нар дараагийн 7 хоногт ирнэ зурбаа. Тэгнэ. Чи яаш хүүхдтэй витамин сайн өгчвэ. За юу. Золбоо би маргаашнаас номыг чи авчирч өгнө. За юу. За баяртай. 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 Сайн байна уу? Санчраа. Санчраа. Эхний хэдэн саруудад одоо ороод ирэх бах. Өнөөдөр ирнэ гэж хүлээдэг байсан. Цөхрөлтгүй хүлээсэн те. Энэ жилдээ хүүгээ харъя гэж бодоод жилийн жил авцсан. Олныхаа дэмээр болж л байна. Ээж маань намайг багад насварсан. Аав маань нодлонгийн их төмрөөр малтагаа явж байгаа свидэж гисэн. Би танаар өрөвдүүлэх гэж яриаггүй шүү. Би ч таныг өрөвдөхгүй байна л да. Хөөе. Гү. Хүүч 8 сартай байстэй. Мөлхтгөө мө? Миний хүүхдийн мүлхтгөө чамд ямар хамаа байна? Саймширч байгаа даргалчч болмоор хүүхэн байна гэж андуураагүй үсттэй. Али миний хүү. Орсоргүй алга болсон хүний төлөө надад уурлаад явах вэ? Харин би хүүгч наваад сахилганд гарчих уу? Чи яс илүү хтэй жаал бай. Жаалий. Яа миний хүү. Цаац. Миний хүү. Би чиний авчирсан сандал чи тэнд байгаа. Үгүй би танд хаягаа өвсөж үлдээх гэсэн. Зүгээр хэлж. Тохой цагаан нуур үрээ аж ахуйн төмөрт гихтэл очино. Та хүүхдтэйгээ манай нуурын дэргэд очиж амраар. Заавал шүү. Үнэхээр сайхан газар. За баяртай. Дайсан амраг элэн гэж үгийн цөв, зангийн зөөлөм. Номхон явах ихэдвэл нохой мэт шиг луулах. Догшин явах хэтрүүл хүний гарт орох. Өтөлж хүний гарт орох цагт уцаар зэн хэрэггүй. Усыг дээш урсгаж үл болно. Насыг мөнхрүүлж үл болно. Жигүүр хэрэггүй шүү, нэг ч үгүй. Эв хэрэггүй хүн нэг ч үгүй. Эвгүй хоёр хүн дайтаж байхад эвтээ эмгэн өвгөн хоёр амархлан хэвтэн. Сүү гашлвал усыг сүлж өвл болно. Санаа зөрүүл мэргэнч бол монхогтай ханилах байтугай жигшигдэн. Зарим цагт номхон боол мэт хүлцэнгүй яв. Зарим үед өвс мэт дарагдаж яв. Зарим цагт гал мэт дүрлцэж явна штэ. Наадах чинь чиний бичсэн шүлгөө. Үгүй, ноён хотогт Данзан Арвжаагийн сэтгэлийг амрагч гэдэг судраас аав маань бичиж үлдээсэн. Намайг санаж явах гэж бодсон бололтой нэлээд олон үлгэр сургаалыг энэ дэвтэр дээр бичиж үлдээсэн. Аав чи ном судар их үү юу? Нэлээд бий. Гэхдээ гар дамжигдан хуулагдсан зохиолуудын зарим нь би гаргадгүй маа. Малын бэлчээр нүүлс уул дунд
олон хүний гар дэмтсэн болоос тэрөө гаргацсан моотой. Чи ч аавынхаа бед хуучин үсгийн сураад үлддэг их юм шүү дээ. Би ч ёстой харанхуй юм аа. Чи тэр хэрмийг хараа. Тэнд ноён хотогт данзан арвж байгаа саран хөхөө жүжигийнхээ сургуулийг хийдэг байсан гинлээ. За, сайн байцгаана уу? Сайн явж гинөө. Сайн. Та нар энэ утгын хүмүүс үү? Тийм ээ. Энэ доод баригад орж хэвлэл тараачаад явж байна. Мом, маш тойл яваа хүмүүс байна. За, хоол идээд явнаа. Бид нар танай энэ хажуудлын нэгдэлд туслахаар төвөөс ирсэн улсаа. Малын хашаа барих чулуу бэлдэж байгаа юм. Далиманд нь сайхан дамарцгааж байна. За, танилцъя. Уйга. Төмөр. Алина. Төмөр. Уйга. Сайн байна уу? Энд чинь харин бид нарт ганцдахааргүй суугаа байх чинь үү? Аа? Алив, та дэшээ суугаач. Тамнэ, олбог хийсээ дэвсээд өгөө. Алив босоо. Нааш суугаач. Оо, хайс. Та нар буруу газараас чулуу авч байна даа. За, Лусаптай газар уу? Яах юм бэ? Уйгаава. Та нар за чи яас их шүтлэгтэй амт бэ? Шүтлэндээ жишээ. Тэгээд Бидний хэвэж гисэн тоосоор ихцэн хаан өрж чадахгүй байхад байгалийн хар хатаар яаж цэвэрхэн барьсан бай? Олч. Миний өвөг эцэг улаан жам бол энэ хавийн сүм хийдийг нурааж явсан. Ажилдаа орцгоо. За, босооч. Болооч. Сүм хийч гэсэн хүний гараа юунаар бүтсэн юм? Болооч тэ та нар яасан муухай өсөөд. Болоо. Болооч тэ. Болоо та нар. Болооч тэ. Та нар яаж байгаа юм бэ?
Хоош, ажилдаа орцгоо. Яаж энэ бололцоо? Болооч дээ. Бололцоо. Бололцоо гинэ. Яаж ийна? Баяраа. Бодчихсон. Хандаг яста. Одоо. Яаж ийна? Анаа сарайда. Оо, анаа модон. Анаа байж бай. Ямар зэрлэг юм бэ? Болооч дээ та нар. Ошооч. Чи одоо яаж ийна? Хүн зүгээр тоглож явахт. Би ч бас хүн шүү дээ. Юу болоо гэж шуудал. Хой наад боодгоо болцгоо. Юмаа ачцгаа. Явцгаа. Уусан жаах юм чарч. Тэгвэл чамайг хаширгаад өгье л да. Хош наатрага дарч. За уртаа. Явцгаа. Юмаа ачаа. За яа. Ясна жинхэнэ эсэргүү гэж та нарыг л хэлэх байсан байх та. За явнаа. За дарга нар минь. Энэ аваас латан цэцэг төвөндөө. Одоо тэргээр төвх юм ба штэ. За бөөрөнд уухгүй юм шүү дээ. Гаргахгүй шүү дээ. Хөөе. Гүнч манайх нь удаа. Хөөх. Элгэлтэй хэд маань 2-2-оор тарж аднаар араалга болчиход болох юм байлаа. Одоо яам та дарга нар. Машаад үлээж. Сайн байна уу? Сайн явж ирээ. Сайн. Ла таны үе тангидтэй. Сайн. Таны тийм. Та ишин. За. Хийж байгаа манай чамаа шилжиж явдаг уу? Сайн хэд юм ба. Тэр өнгөний үсийг гантай зуны зурм шиг. Эднэр бидэнтэй хамт яваа сурвалжлагчд. Таанч тийм баха. Цаана нэг өөр байсан юм аа. Сайн байна уу? Сайн байна уу? За, сайн явж ирүү. Машинд очив. Алив ийшээ явцгаагач. Унаа хүлээж байгаа. Та ийш нэ.
Манай сумын цогж авахлан залуучууд өөрсдийн үгүй хөдөлмөрөөр унгуу байгалийн хаан өгөөжийг ашиглан тохой цагаан нуурын дэргэд хичээлийн үйлдвэр байгуулснаар улсад олон мянган төгрөгийн ашигтай ажиллаа. Бид байгалийн гишгийг горилж суудаггүй. Энэ нуурын усыг татаж, жимс ногоо тарьснаар үлэмжих орлого орууллаа. Яаж яваасаа? Олон жил төрүүлж бид бүхний хайртай бүх болсон сахилгаан давг өвдөг шороодлоо. Иви бэйвичгч. Та бүхэн дээд байгууллагын шийдвэрээр шилжин явах туг мөнгөн шагнал гардуулж байгаа явдал бол та бүхний ажлын амжилтыг дээд зэрэгээр үнэлж буй явдал юм аа. Та сайн байна уу? Сайн. Та сайн байна уу? Оо. Согоос нашига. За. Алия. Зя. Та бүхний энэх ажлын амжилтын үндэс нь бол тус аж ахуйг чадамгай өдөрдөж буй нөхөр Бадрахын хүчин чармайлтын үр дүн юм аа. Салуу бүх соломон өвдөг шороодож сумын зам балдий давлаа. Жалтарга авара жалтарга танд өгж байгаа шүү. Авара Зам. Маа. Жалтарга. Энэ миний эрдний ажлын сэдвээр боловсруулсан улаан дойл. Жирийн улаан дойлыг бодвол амт чанар чихэрлэгийн хувьд илүү ургац хурдантай. Гэмэн усал их шаардна да. Сайн байна уу? Хичээлийн аж ахуйн ургац энэ жил таарав гэсэн мэдээ байна. Тэр нь ч тийм ээ. Та чинь нуурынхаа цутгалан талбайрхан татсан гэлээ. Нуурын тухай дараа ярий да. Бэлэр. Сайхан наатар. Сайн. Жартарга. Энэ манай аж ахуй орлогч байлдээ юу? Баяг. За баяр хүргэе. Амжилт хүсье. За баяр хүргэе. Дарга. Би нэг дотор дуудаг сандер гэдэг шаврыг чоолсон шүү дээ. Чи арай миний загсан шаврыг бодож бол унтсан биш үстэй. Арай чиг ба. За баяр хүргэе. Би танд өвөл тийшээ ороо норсонооны засаа өгч явуулна. Би ингэж мөн сайн шүү дээ. Чанга яасан ууртаа явах юм? Аж ахуйн төвөөрэй. Уур хурч уушиг сагсаачаад явж байна. Голын чи гэдэг нь юу? Үгүй. Тэр малын эмч чинь миний эдсэн хоныг өвчнээ өчр өгсөн гэж акт тавьдаг сайн эмч байхгүй юу? Та тэгвэл зоо техникч гэдэг нь юу? Үгүй. Зоо техникч чинь ачаар надрахуу хэлбэрийн хонь мал нь олон болоод мачид нь хон чоноон ялахгүй бидэнд амар уулж. Та тэгээд хиний гэдэг гэсэн юм бэ? Аж ахуйн орлогч Балдиг. Тэр золиг өөрийнхөө эзсэн хоныг намайг эзсэн гэж дээд газар мэдүүлсэн байхгүй юу? Та нар яг хөтөлбөрөөр гадарын тавьдаг юм бэ? Тутаасаа. Тэрнэт штэ. Бодиттой тал. Урд зэрэгтнийг илүү ярьдаг болсон. Өдөртгоотойгоо хамт сонсгол тоо. Яаж болдг юм бэ? Ээжтэйг дуулахгүй хөх торгон цанцыг дуулна ш. Хүйр.
Ямар маягтай ардын жүжигч юм бэ? Наад хав хөглөөд байгаа. Дахиад л өнгөөс алхасан шүү дээ. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Энэ заврын өндөг олдохгүй үстэй. Үлэг гөрүүлэн үү? Энэ завра. Та тэргээр яах нь? Бунд нь дарга загс юм аа.
үлэг хүрүүлээ яс байсан ч болно гэж захисан илүү. Сайн мунтгалж нүдэд эм хийдэг. Чи нөгөө манай ямнаас дээшээ дэвшдэг залуу мөн үү? Хөөхөө. Харвагасаа ягаад өвчтэй болцсон юм бол? Ухаантай усууд ерөөсөө нэг бие юм утаа байгаад болох юм аа? Гүй тэр динзавар гэдэг чинь өөр дахиа шиг өндгөж байсан амтан байх нэ а? Хөөе чинь ямар маяг сууж байгаа юм бэ? Улс хамтын ирчээд ухнаа чаас хиймэртэй байгаа чи. Хөө хин үсгэд би нэ. Яагаад оосож байгаа юм? Зүгээр юм биш үү? Мод шүү дээ. Хайрс. Баамарс. Чи төмрийн авгаан барьж байгаа гэрээг жалцуу дарагт барьж өгөө шүү. Тэрнээс гадна хөдөө явахдаа энэ гэрлийг авч яваарай. Жалцуу дарагт үйлчлүүлэх шүү. Дарга. Энэ төмөр хотод очиж шалгалт өгнө гэж байсан чинь тэнд авгаа хөвгтэй болж байсан хүн байна шүү дээ. Авгаа хөвгтэй гэрэн өгчөөд өөрөө хэдэн залуучуудтай ороод суудсан байгаа юм. Энийг би юусаа хэсгийн төлөөд өгч хэлнэ. Ямар ч уршилттай ус байдаг юм бэлээ. Хэвдтэй байгаа. Хүүхдээ өхөн гэрээс хөгдөж орхоронгүй байсан дорвол тагаадаа хонсон дээр ивз. Энэ ингийн ундагийн чинь нэг эдс ходоодонд эмийн журмаар уудаг гэсэн баха. Эндээс явахтаа л хэдэн литрийг олж уусан юм. Болно. Сайдын авгаан хүргэн дүүгийн эхийн би их муу байгаа. Авээч өгнө өхөр. Чи надад заавал олж өгнө шүү. Тэг яад. Дарга, буудлын дэргэд барина үсттэй. Балди дарга гэргээ дохтарна. Авчираад байчихлаа. Хэрваргийн угалсанд унчааргүй гэр байна тийш үү? Баярлалаа хөөтөд. Явчлаа. Төмөр гэдгийг дарж байхгүй бол эвдэрч яваа нөхөр байна шүү. Боловсрал нэмгэнтэй амтанда зайлал. Өөрийгөө мэдэхгүй ээжэж юмд оролцож явна. Нууран дээр тижээлийн үйлдвэр байгуулснаас болж нуурын усны төвшин багаслаа. Цутгадаг голуудын боож тарийн талбаар уурсгаснаас болж тохоо цагаан нуурын ус ширгэхэд хүрлээ гээл янз бүрийн юм гонгинол байдаг. Халаад явуулчихаа чи. За өөрөө явахын хооронд инүүнтэй орооцолдоод яах вэ? Нуурын дэргэд хэмрээ аршин байдаг гэсэн баха. Амсах юмс. Морь машин явах арга хэцүү дээ. Энэ дэгдэх хишиг охины чинь би дагуулад явна. Хойтонгоо сургууль явуулчихад татгалзахгүй юм байна. Төмөртэй харилцаж явж хэдэн залуучуудаа ичиж жаахан торомхны дус олж ирлээ шүү дээ. За эдэг зүсэд сайн шүү дээ. Хөөхтийн төлөнхөд дуулдгаар 2 дөрхөө айлгуудаа пүү амжаад ялчихсан ч болно шүү дээ. Морин шарилж олдохгүй үстэй хөө. Авгаан хоолой үргэлж өд. Байлгүй яах юм бэ энэ чинь. Морин шарилж манай энд ургадгүй маа. Хангайд ургадаг юм байхгүй юу? За ийштэй. Баач тийм байдгүй дээ. Бор дуулдаагүй нэр байгаад байсан. Зай дууд толгойгоо ламрааж гоо шүү юм байх та.
За болсон. За баярлалаа. Чи өөрийгөө хардаа. Оо энэ чинь юу вэ? Энийг За хүүхдүүд минь сурвалжлагч нар шууд л ярилцсан гэсэн шүү. За та нар наад аман батараа. За ирж байна шүү. Сайн байна уу? Сайн байна. Зяг бүгдөө тайван чөлөөтэй сайхан ярилцсан шүү аа. Бэлэн бидтэй. За. Бүгдийн дундаа суух ганц асуулт байна. Бэлэн үү? За. Та бүхэн жилийнхэн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж ирсэн сайхан уламжлалтай. Үүний амжилтын нууц нь чухам юун дан байна уу? Алив? Манайд би ирээд сурвалжлагч дарга. За бид нар хотоос олон зуун километр алслагдсан ч гэсэн хотынхны эргэлдэг бүхий зүйлээр хангацсан. Ажиллаж амьдрах жишээлх юм бол гэрэл 24 цагаас ч байна. Телевиз, цахилгаан хөгжим. Бид нар залийн болгон худлаа ярих юм бэ? Тийм биз дээ. Манай цахилгаан хөгжим би. Гэхдээ агуулхад байгаа. Дарга нар том зочдыг ирсэн үед л хаяа гаргаж тоглоодгийн. Гэрэл бол зөвхөн ороод 3 цаглаас. Болоо штэ чи. Та азнаарай. Цааш нь ярьдаа миний дөө. Шуудан 14 хоноод нэг удаа ирдэг. Намрын ургац хураалтын үеэр олон дарга сурвалжлагч нар ирээд уулзаад магтаал явдаг. Угтаа бидний яаж ажиллаж амьдрдгийг мэддэггүй. Бидэнд үз харах кино байхгүй. Радио телевизэн наалдаг оног гардаг учраас бид нэр ажиллаа хийсээр төлөвлөгөөг нь биелүүлдэг. Амжилтын нууц нь үүндээ л байдаг баг. Энэ залуугийн ярьж байгаа үнэн үү? Үнэн. Ааха. Кино гардаг үг үнэн үү? Үнэн. Шинэ кино үзэж байгаа юу? Улаанбаатарт гарч байгаа шинэ кино бид 1 жилийн дараа л үздэг. Бичээг үз. Урлагийн барьгаад гэхэд ургац хураалтын үеэр сүүлийн 5 жилд ганцхан удаа л ирсэн. За их баярлалаа миний дөө. Ойлгомжтой. Сайн байна уу? Сайн байна. Нэр хэм блэ? Сэргэлэн. Өөрийн чин хүсэл? Баян бүрдээ том хот олоосоо л гэж хүсдэг. Ааха. За их баярлалаа. Өөрийн чин хүсэл? Залуучууд их ирж ажилласаа гэж хүсдэг. Ялангуяа хөвгүүд их бага ирдэг. Яагаад? Залуучууд хувцс өмсөх газар алга гэдээ яваад өгдөг. Ааха. За ойлгомжтой. За сайн байна уу эмэгтэй? Өөрийн чин хүсэл? Эмэгтэй, өөрийн чин хүсэл юу вэ? Миний нэрийг Золбоо гэдэг. Би Монгол Улсын их сургуульд суралцж байгаад жилийн жил авсан. Сайн хүмүүсийн дэмжлэгээр ажиллаж амьдарч яв. Би хүүдээ Бэлгүн гэж нэр өгсөн. Санчраа. Хүү би тэр чинь чамайг хүлээсээр байна. Чи намайг ингэж ярьлаа гэж зэмлэхгүй үсттэй. Би чамайг хүлээж зөвхөрлөө. Амьд эсхийг чи мэдмээр байна. Би нуур шиг ширэг шахаж авлаа. Санчраа. Ээжийн тэндээ. За ямар юм бэ? Алив. За. За нэш. Опа.
чамайг ирэх болгон энэ савлуурыг чинь өндөрсгөөл байд. Тэгээ чи ийм том мэр болно. Хүү маань эндэрснээс хойш огтхон ч өвдсөнгүй шүү. Альмаг гэрт орооч гэж гуйсан юмсан. Оройд айгаад ах. Жалцууга хаана ажилдаг хүн бэ? Мэдэхгүй. Том даргал юм гэсэн. Ургац сураалтын үеэр манай эндээс ямар дарга нар салахгүй шүү дээ. Ажлынхаа далмаар зээрийн цус уух гэж байгаа юм гинэ. Юуны цусаа? Амьтны халуун цус. Сони. Юу сонин гэж? Санчир нэг удаа шалгалтанд унсныхаа дараахан аавынхаа машинаар зээр хөөж алаад багштай цусыг нуулгаж дүнгээ засуулж ирсэн. Тим хүнийг би одоо хайрлаж хүлээж авна гэж чи боддоо. Би чамд тохой цагаан нуураа үзүүлнэ. Ёстой сэтгэл сэргмээр үнэхээр сайхан газар бий дээ. Намайг 7 сартайдаа дутуу төрчгөөд байхад аав ээж хоёр маань нуурын цахад хаваржин хоног тоолон ханыхаа толгойд ээлжид зүүсээр хүн болгосон гэдэг. Тэгээд хүүхэд боождаг өлзийтэй газар гэж бэлгшин нуураа хайрладаг болсон гинлээ. Нодлонгоос хойш очиж чадсангүй. Чи ер нь их өвөрмөц сониугүй юм аа. Ийм хүмүүс амьдралд их ядардаг шиг санагддгийг. Чиний сэтгэлийн шатлалтыг ойлгодог сайн хань хэрэгтэй. Хажуунаасаа салгалгүй хайрлж явахгүй бол жаал минь. Хамгийн сайхан тараасаа гэж би өрөөж явъя. Жаал минь. Би чамаас нэг юм гуйдах уу? Юу? Чи намайг битгий жаал гэж байлд. Чивдгэр чи үйл юм байл дээ шүү дээ. Би чамайг надад хайртай гэж хэлэх нүг гэж айлаа шүү. Толбо, маргааш бид нэрээр үлэг гөрвлийн яс одуулна гэсэн. Хамт явах уу? За ийш тавьч. За миний хөөж дээр. Үгүй. За ийш дээр. Үгүй миний хөөж нэ. За ийш тавьч. За ийш дээр. За ийш. Замдаа гуруула ингэний ундаа уу. Манай найз тэмээчин. Цөл орох замд байдгийг. За илүү. Авгаа нь бас өнөө маргаашгүй гэсэн. Гуруула явна шүү. Гуруула явах уу? Гуруула явъя л да. Чи ч одоо нөхрөө толбоо гэж дууддаг болоо юу да? Үгүй ээ. Манад нэг бүхэнгийн тугал эдэж чихээ салахгүй байгаа юм. Олон хүн бужигнахаар зэрэг ийш тийшээ гүйж яваа төөрчихвээ л гэж. Толбоо! 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 Ямар хөөрхөн. Юу болсон бэ? Алё. Яасан? Яач хаа юу болов? Яасан? Бага амтны цус. Бид самэд юм штэ. Ай майдан энийг байч. За. Адрага. Ууч дарга. Буруу харж удах юм шүү дээ дарга маань. Сайхан. Үгүй чи бүхэнгийн Ялцгаа. уулна бүхэнгийн цус уудгүй юм да. Бүхэнгийн цус уудгүй маа. Юу? Ай тушаал бол архин аваад. Гүнгүй архин. Алив чи цаанаас нь барьяач дээ. Арчаалтуу дарга санаа давтгүй. Гүнгүй архин уцраарай. Чи архин хурдлаа. За алив наашин. Дарга энийг ууч.
Зүгээр. Санаа зовлтгүй. За. Хүүе дараа ууч. Ууч. За ууч. Сайхан. Төмрөө яах вэ? Чи хайчих нүэ ийшээ машин. Хөөш. Хаанар энд машинтайгаа үлдэл. Хүүе дараа. Ялцсан даргын загсан чихэр өвсийг дүүж динзаврын ясыг олон шүү. Би тухай цагаан ураас татсан далангаа эргэчгээд ирнэ. За. Хөдөлгөө. Тусны даралтнуудыг арай гомбогдох өгсөн чинь энэ хаваас түүж байгаа юм шүү дээ. Тэ. Танд хэрэгтэй юу дарга? Хэрэгтэй. За. Хурдан ширэгжээ. Ердөө ганцхан жилийн дотор хоорхи дахиад ирэхэд сэтэц сэтгэл бэлгэж байгаарай. Чиний тэжээлийн үйлдвэр энэ нуурын дэргэд байгуулагдсан юм биз дээ? Тийм ээ. Бас хэдэн жил зэгсийг хатсан юм шүү. Хөм сони юм да. Зутгалангийн боорчлогоод ингэтлээ хатчихна гэж баймааргүй юм. Яалаа гэж цутгсан гол энэ бахад ширэгдэг нуур бол нуур биш. Тогтоол устай зүнхэл байхгүй юу? Энэ нуурч гэжтэй хариугүй жаахан устай шалбааг байсан юм чинь. За дүү нөхтө ууцгай. Эр хүний жаргал эзгүй хэрэгэдэг вэ? Тарашаг өнөг авана. Бодрогийн хүүхэд насалчихлоо. Юу гинэ? Бодроо дутуу төрчлөө. Би бодрог яагаад өгчих үү гэж бодлоо шүү. Бодоо уйлаад хэцүү вэ? Тэр юу гэж уйлж байгаа? Ямар авгаан өгчихсэн биш. Ястай. Үзээгүй хараагүй хүүхдийн төлөө уйлж байдаг. Илүү зам байдаг байгаад. Нялхаараа байна да та нар. Чи тэгээ яах гэж ирж байгаа юм? Улаанхаар даавуу цохуулах гэж ирээ юу? Ой нөхөр. Тэгж ярьж болохгүй. Чи тэгж болохгүй. Одоо яа гэх вэ? Бид өгсөн хүнийг сэргээх биш. Төмрөө. Чиний эцгийн тойрч зусдаг байсан нуур чинь ийм болчихч. Нөгөө хэл ам булгаад байдаг нуур чинь юучгүй ширэгч гэж. Төмрөө. Чиний хайрлаад байдаг нуур чинь юучгүй хатчихжээ. Чиний эцэг чинь миний бэлдсэн тэжээлээр малаа борддог л байсан да. Худлаа гихнөө. Усаар нь торддог байсан жимсэг чи амаа олохгүй идэг байсан ш. Харин эцэг чинь амсаж чадаагүй. Танаа эцгийн сахал энэ нуурын зэгс хоёр гомон хурдан ургадаг байж үлээ. Тэнгэр минь ертөнцийн энэ өчөөхөн хонхорт шатбаг тогтоож хайрлаа.
Хязгаар газрын нэгэн төр гэрэлтийн 5 дугаар оны Барс сарын 18-ны шөнө хэлсэн. Нэгэн хүн цаасан шиг нисгэж байна. Тэр цагт нэгэн хүн ирээд нисгэж хүнээс ийм асуув. Энэ шувуу хийхэд хямд буюу хэмээвэл хямд гэвэ. Өөр бас хийхэд хямд юу хэмээвэл муу үл хямд гэв. Ямар юм цөм хэмээвэл өөрийн биеийг үл өмөргөж хүн цөм гэв. Ямар юм олон гэхэд сэрэмжгүй муу заяатан олон гэв. Ямар юм муухай гэхэд үл мэдгч муухай гэв. Юу сайхан гэхэд саруул ухаан сайхан гэв. Юу хортоо гэхэд өсөд сэтгэл хортоо гэв. Юу тусдаа гэхэд сайхан сэтгэл